Гурван дарга хэм гişүүдийн өдрийн мэндийг хүргье. За энэ төрөлцсөн ирсэн газрын гişүүдийн албаа агч нартай өдрийн мэндийг хүргье. За 2024 онд 25 оны төсөв хэлэлцэж байгаадаа зэрэгцээд өнөөдрийн бидний та бүхэн танилцуулах асуудлууд хөндөгдсөн байдаг. За ингээд төсөв батлагдаад дагсан 2 тогтоол гарсан 52 54-гээд. За эдгээр тогтоолоор өгсөн үүргийн дагуу хавар тайлангаа улсын хурал холбогдох байнгын ороод хүргэсэн байгаа. За ингээд өнөөдөр тайлан хэлцэх боломж олгож байгаад баярлалаа. За ингээд танилцуулгыг та бүхэн хүргье. Байнгын дарга эрхэм гишүүдээ улсын хурлаас 2024 оны 54 дугаар тогтоолоор засгийн газарт 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулаад зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан. За тус тогтоол тусгагдсан сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээний хэрэгжилтийг танилцуулж байна. Нэгдүгээрт төсвийн сахилга бод хариуцлагыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нэгтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2025 оны төсвийн тодтолоор Монгол Улсын хөгжлийн 2026 оны төсвийн төлөвлөгөөнд заасны дагуу багш, эмчээс бусад төрийн албан агчийн орон тоо 9%-аар бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд орон тооны хязгаарыг 2025 оны төвшөнд хадгалах бодлогыг баримталж байна. За миний танилцуулгатаа зэрэгцээд энэ дэлгэцүүд төр танилцуулга явж байгаа шүү. Та бүхэн бас тийшээ анхаараарай. За мөн 2025 оны төсвийн тодтолоор яам агентийн 135 удирдлагын тушаалтны орон тоог бууруулсан ба 2026 оны төсвийн төсөл эдгээр орон тоотой холбоотой зардлыг хэмнэхээр тооцсон. Энэхүү бодлогын арга хэмжээнд төсвийн зардлыг хэмнэх, чиг үүргийн давхардлыг арилгах, байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Хоёрдугаарт засгийн газрын тусгай сангуудын үр нөлөө, зориулалт, зохицуулалттай холбоотой арга хэмжээний хүрээнд засгийн газрын нийт 27 тусгай сангийн одоогийн нөхцөл байдалд судалгаа хийж улсын төсвөөс бүрэн санхүүждэг эргэлтийн бус шинж чанартай 6 тусгай санд 2026 онд төсөв тусгалгүй төсвийн төслийг өргөн мэдүүлээд байна. 3-дугаарт гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашигын эрэмб зохицуултын хүрээнд гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийг улсын хурлаас баталсан 2025 оны гадаад зээлийн ашиглалт болох 1.5 их найт төгрөгт багтаан санхүүжүүлэх зорилгоор 29 төслийн 97 ажлыг хэсэгчлэн болон бүрэн хойшлуулах арга хэмжээг авч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд Киролын дэд үз автозан барих бүтээн байгуулалтын төслүүдийн ашиглалтыг 173.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зохицуултыг хийсэн. Төрийн хэмнэлт бүтээмжийг сайжруулах, гадаад зээл тусламжийн хөрөнгөний зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд засгийн газар 2025 оны 24 дугаар тогтоолоор төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэх шийдвэр гарсан. За нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалтад шилжснээр удирдлагын болон урсгал зардал 40%-аар буурахаар байна. Гадаад зээл тусламжийн төслүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээг сайжруулах зорилгоор төсөл арга хэмжээний явцыг үнэлэх, эрэмблэх, аргачлалыг боловсруулсан бөгөөд уг шалгуур үзүүлэлтээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлгнах, зохицуултыг холбогдох журамд тусгахаар ажиллаж байна. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд гадаад зээл тусламжийн болон бусад их үйлсүүдийг нэгтгэх, их хөгжил, хэмэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, дэд системийг бүх салбарт үе шаттайгаар нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын их хөгжөлд суурилсан мэдээллийн сан үүсгэж, оюултай холбоотой үр ашигтай хөрөнгө оруулалтын нэгдсэн платформ хөгжүүлэх ажлууд хийгдэж байна. Дөрөвдүгээрт шинээр авах гадаад зээлийн чиглэл, гадаад зээлийн эдийн засгийн өсөлт төлхөө чиглүүлэх бодлогын хүрээнд улсын хурлын тогтоол батлагдсанаас хойш газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэмэлт санхүүжилт болон эрчим хүч 3 төслүүдийн зээлийн хэлцээрүүдийг байгуулад байна. Энтхийн Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь импортын зардлыг 1 тэрбум $1 хүртэл бууруулах
Шинээр 1500 ажлын байр бий болгох бөгөөд говийн бүсэд аж үйлдвэр техник технологийн шинэ төв бий болгох ач холбогдолтой бол Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих эрчим хүч 3 буюу Багнуур чойр чиглэлийн дамжуулах шугам барих төсөл нь дунд говь, дорн говь, Хинти, Өмнө говь, Говьсөнбөр, Сүхбаатарын аймагуудын нийт 355 мянган хэрэглэгчдийг доктортой, чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах ач холбогдолтой төсөл юм а. Цаашид зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтсан боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын төслүүд болон эрчим хүч төв буюу мандал говь 10 хэр чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барих төсөл зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон дэд бүтцийн төслүүдийн зээлийн хилцээрийг байгуулахаар ажиллаж байна. Байнгын орны дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын 2024 оны 54-р тогтоолын хэрэгжилтийг бид дээрх чиглэлүүдээр ханган ажиллаж байна. Төсөв санхүүгийн сахилах хариуцлага, хөрөнгө оруулалтын уялдаа холбоо, гадаад зээлийн үр ашиг, бүтээмжийг ахиулах чиглэлээр бид цаашид тууштай ажиллах болно. Анхаарал тавьсан баярлалаа.